Бүгд найрамдах Казахстан улсын ерөнхийлөгчийн урилгаар Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх тус улсад айлчилж байгаа. За айлчлалын хүрээнд Казахстан Монголын бизнес форум Астана хотод зохион байгуулагдлаа. Энэ удаагийн форум хүнсний хувьсгал хөдөлгөөн, цагаан алт хөтөлбөрийн хүрээнд хүнсний үйлдвэрлэл, ноос ноолуур, арьс шир, барилга, тээвэр, логистик, санхүү зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг Казахстаны ижил төстэй аж ахуйн нэгжүүдтэй холбох, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм а. Казахстаны үндэсний танхим Атамекн Монгол үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан форумд 2 орны төр хувийн хвшлийн 250 гаруй төлөөлөл оролцлоо. Талууд стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн агуулгаар нь баяжуулж, харилцан ашигтай хамтрах худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчны уялдаа холбоог бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж байна. Энэ ойрын 3-4 жилийн хугацаанд 5 тэрбум долларын хүртэл нэмэгдүүлэх тийм том төлөвлөгөө тавьсан улстай Монгол улсын эдийн салбар болон хөдөө аж ахуйн салбар бүхэл салбар ингээд хамтарч ажиллах нь илүү их үр өгөөжтэй гэж харагдаж байгаа. Бүгд Казахстан улстай Монгол улсын төрийн тэргүү альчилж байгаа. Энэ хүрээнд бол бизнесийн форум болж байна. Амжилттай болж өндөрлөө. Энэ форумд бол хоёр талын бараг 300-аад бизнесүүд оролцлоо. Тэгээд харилцан хоёр улсын ил төлөв тавигдсан. Хамгийн гол онцлог бол бид нар өнөөдөр Евразид гарах гол бас үүд бол энэ Казахстан улсын дуртай бол маш хэрэгтэй байгаа. Хөрөнгө оруулалтыг татах өрсөлдөөн бол явагдаж байгаа. Бид нар тийм учраас энэ өрсөлдөөнд ялагдахгүй, хоцрохгүй байхын тулд өнөөдөр хөрөнгө оруулалтын таатай орчныг бол дахин шинээр харах нөхцөл бүрдэж байна. Green Group-ийн хувьд болохоор Кыргыз, Казахстан, Узбекистан Бурайд улс гэх мэтлэн улсуудаар экспортуудаа амжилттай хийгдэж байгаа. Ялангуяа Монгол улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулсан чөлөөт худалдааны төр хилцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааны гайлын татварыг тэглэх хөнгөлөх болсон нь худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 500 сая $500 хүргэх зорилтоо биелүүлэх, Төв Азийн бүс нутаг болон 3 дахь зах зээлд нэвтрэх боломж гэдэгт санал нэгдлээ. Хоёр улсын аж ахуйн нэгжүүд цаашид хамтран ажиллах чиглэл, хөрөнгө оруулалтын боломж, төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Бизнесийн форумын дүнд манай аж ахуйн нэгжүүд Казахстаны талтай эхний шатанд $20 сая үнийн дүн бүхий гэрээ хилцэл хийлээ.